Бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Отхон чимээгийн төгөлдөр гэдэг. Би сая 2025 онд соёл урлагийн сургуулийг жүжигчний мэргэжлээр сурч төгссөн. Биеийн цэрийн чимэд гэдгээ 88 настай Төв аймаг Эрдэнэ сан заманд төрсөө малчин байсан. Эмээтэйгээ юу? Эмээтэйгээ чинь маш ойр өссөн шүү дээ. Тэгс. Одоо чинь яг төрснөөс хойш ихэр чинь 23 жил бараг хамтдаа байна. Тэгэхээр маш ойр гэсэн үг. Тэ? Тий. Маш ойр уу хоёлаа? Ойрхон. Өвөө эмээ хоёр дээр өссөн. Эмээ бол намайг нэвтшөвт маш сайн мэднэ. Би яг хөө эмээгийнхаа залуугийн явдал түүхүүдийг нэг сайн бас мэдэхгүй. Гэхдээ яг бас гадарлаа. За миний асуулт эхэллээ шүү эмээ зэ. Би танаас одоо асуулт асууна. За. Тэгээ та надад хариулна. За. За. Миний төрсөн өдөр хэдэн оны хэдэн сарын хэдэнд болдог вэ гэж. 2000 оны тэгвэл 8 сарын 8-нд төрсөн юм бэ. 2000 он. За, буруу байлаа. 2002 он шүү дээ эмээ. 2002 оны 8 сарын 8-нд төрсөн байхгүй. Тэгээ 2000 биш 2002. За. Тэгээ нэг тоо нэмээл явна эмээж одоо. Арай хөгшрүүлчих гээд байх юм болов байх чи. Эмээ нь хэдэн оны хэдэн сард төрсөн бэ? За, манай эмээ бол 1938 оны 7 сарын 11-нд Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн. Гэхдээ яг энэ жоохон эргэлзээтэй те эмээ. 7 сарын 11-нд биш. 11-нд одоо яг төрсөн нь бол гэхдээ 11-нд биш гэдэг юм а те. Яг сүүлд л 70-80-аад онд л нэг нийтээр 11 онд болсон. Энэ актер яасан байх вэ? Би наадмын өдөр төрсөн байхгүй юу? Тэгс Улаанбаатарын нэг жил бидний чинь настаачуд ерөөсөө насаа мэдгүй бүгдийг 7 сарын 1-нд болгоцсон. 7 сарын 11-нд тий. Үгүй 7 сарын 1-нд үү? Тий. Тэгээд төөрөлдөд идэг болохгүй. Тэгээ нэг тийм яриад. Тий. Миний хамгийн дуртай хоол юу вэ гэж байна? Цовин. Чиний дуртай хоол цовин. Ер нь бол бүх хоолнд л дуртай л да. Аа. Яг голчлон цовинд дуртай, будаатай хоолнд дуртай тий. Цовин гэдэг хариултыг чинь зөвөр авъя. За. Миний дуртай хоол юу вэ? Манай эмээгийн дуртай хоол уу? Ер нь будаатай хоолнд их дуртай тий. Будаа ч нөгөө кимчи, салаад, янз янзын ногоонуудтай хольж идэхэд арай тохиромжтой байдаг учраас эмээ чинь будаатай хоолнд их дуртай тий эмээ. Будаатай хуурга эсвэл дангаар нь будаа байсан ч гэсэн тэгэл ороогоол кимчидээ эсвэл хойлоод идэх дуртай тий. Ер нь яг будаатай хуурга, будаатай хоолнд илүү дуртай. Зөв үү? Зөвөө. Буруу гэж болно шүү дээ. Та буруу бол хэлээрэй. Миний нэрийг хэн өгч байсан бэ гэж. Өвөө нэгсэн. Яаж өгж илээ? Будаан дотор шигшиж өгж илээ? Яаж нэрийг сугалж илээ? Зүгээр имэйл өвөөл зүгээр шууд хэлээ. Зүгээр л өвөөнд өгч гэсэн юм. Тий. Шигшигдэг юм биш үү? Будаа модыг шигшиж мэддэг байсан. Надад ч тэгвэл амар түүх яриад идэв ш. Будаан дотороо шигшээд яагаад. Тэр би тэгсэн бидний үед л тийм байгаагүй. Тийм үү? Эмээ нь ямар кино үзэх дуртай вэ? Хуучны Монгол кинонуудад. За тэгээд бас Дэж ангиумд дуртай. За тэгээд яг нөгөө ганц нэг гэсэн кино. Зэрэг нэмхэн өмнө гэдэг кинонд маш дуртай тий. Тэгээд тонголог таймер хуучны алтан үеийн кинонууд их дуртай. Аль болох үзье гэдэг шүү дээ. Зөв үү? Зөв. Буруу юу? Гэхдээ ерийн кинонд их дуртай. Ямар кинонд дуртай хамгийн? Хамгийн тэр Жангонд яг саяас дурлдаг болсон л да. Төрөнд нэ чисээ юу хэлж вэ? Тонголог таймер зэрэг нэмхэн юм уу? Зэрэг нэмгч байна, тонголог тамирч байна. Бүгдээ Монголын кинонд их дуртай шүү. Би уурлахаараа ямар ааш гаргадаг вэ? Ийм багада ер нь ууралдгүй томатоо хөвгтөөс одоо л жаалынхаа уурлаад байдаг болсон юм байна. Ууралдаг шүү дээ. Мэдхгүй. Та харж байгаагүй л. Хөө одоо уурлахад ингэдэг л болсон юм шиг байна. Энийг үчинд 7 төгслөө өвөө хоёр дээр байсан шүү дээ. Тэгээд 10 төгс наашаага сургуульдаа иргээд наашаа шилжчихсэн. Тийм ээ. Нэг амар ууралдаг байсан юм аа. Эмээгээс нэг жоохон. Би л ууралж яхахыг нь үзээгүй юм байна. Эмээ нь Монгол бүхнээс хэн дуртай вэ? Монгол бүхчүүдээс үү? За насарч. Мэдээч орчин үеийн сүүлийн үеийн бүхчүүд бол биш бах те. Тэгэхээр та сайн надад хэлчихлээ шүү дээ. Хадбаатар авраг уу? Хадбаатар Төв аймгийнх тий. Төв аймгийнхаа. тий.
Зөв хариулсан ш. За. Миний дараагийн асуулт миний багада хамгийн их айдаг байсан зүйл нь юу вэ гэж байна? Нохой наслаа энэ. Нохой наслаа энэ. Хэз одоо энэ дээрээс хийдэг хөвгтэйс юм аа энэ чинь. Нохоноос нэг айдаг байсан гэж юу? Тий. Нохоноос нэг айдаг байсан юм шүү. Айдаг байсан. Үгүй хаа. Нохоноос нэг айдаг байсан баха. Нохоор чинь бид чи харин аах юм болвол тэгдэг ингэдэг гэдгээ мэдээд чулуу арай явчихдаг гэсэн шүү. Тэгэхээр чи нохоноос нэг айдаг байсан юм аа. Харанхуугаас л айдаг байсан бах та. Тийм л яах та тэр их нөгөө 3 давхраас маа 2 давхарт нөгөө маа найз байсан байхгүй байрны. Тэгэд 2 давхраас 3 давхарлууга гэрлүүгээ орохдод замдаа л эмээ харж байгаарай гээл те 2-оос 3 давхарлууга харж гэнэ үү гэхээр харж гэнэ гэд тэгээ дуугүй чинь сонсож байгаа ордог байсан те. Тэгэхээр нэг 2-оос 3 давхарлуу орж чадахгүй яагаад гэдэг гэсэн баг. Аа тийм ээ. Хийж мэдэхгүй л. Тийм тэгэхээр нохоноос бол айдаг байсан. Би ямар баяр дуртай вэ миний хөө. Эмээ шинэ жилд ер нь баяруудад дуртай. Гэхдээ хамгийн их дуртай баяр нь наадам юм болов. Наадмаар чинь таны төрсөдөр болдог болохоор хамгийн дуртай юм болов. Биш. Биш үү? Биш. За. Наадмаар ягаад наадам дуртай л уулна нарамтай хүмүүртгээ би хурдны марч сонж ийсэн. Манай ээж аав хоёр наадмаар дурслаар би наадмаар үздэг. Оригиналаас эхэлж наадам үзэж сурч байна. Эмээ. Тинээс ирээсээ үздэг сэтгэл өвдөд их сайхан санагдаад. Тэгвэл дуртай баяр чи юу юм тэгвэл? Наадам биш юм уу? Биш. Юу юм? Яйлх байна. Шинэ жил үү? Шинэ жил байна. Шинэ жилд яагаад их дуртай? Цагаан сар байна. Манай хамгийн дуртай. Арай олуулаа байдаг болохоор Тийм. би ямар үед хамгийн ихээр ичдэг вэ гинэ? Ямар үед хамгийн ихээр ичдэг вэ? Одоо юу зураг мураг зурж чадахгүй л оцорхороо ичээд уйлдгийн штэ энэ чинь. Тэгээс ийс нэмээ нэг дагуулж явдаг. Энэ зургийн уралдаанд цэрэн дээр зугаан зургийн уралдаанд очиад тэндээс чинь алт хөрөл хоёрыг авсан ш. Тэгээд тэрний дараагийн зургийн уралдаанд очисон чинь маань зурх гэсэн зургаа зураагүй. Өөр ангийн хүүхдүүдтэй хамт орчиход гарч ирээд уйлж ийсэн. Хамгийн дуртай уйлрал юу вэ? Хамгийн дуртай улирал нөө. 100 хамгийн их дуртай байх та. Тэ? 100 болохоор ч манайхан чинь маш олуула лагертаа гардаг байсан. Тэгээ олуула бужигнаад л их чах нарын хүүхдүүд, дүүнэр, манайх агш нар гээд бөөндөө гардаг байсан. Тэгээд эмээ маань тэр үед чинь борцог их хайрна. Тэгээ гэрээ ажил их хийн, хоолунд хийн. Тэр нь яг бөөндөө олуулаа л ингэж бужигнж байдаг байсан л гоё байсан баг тий. Тэгэхээр яг зуны улирал хамгийн дуртай болов лагерт гардаг байсан. Зөв. Зөв. Миний хамгийн хөвгөлтэй зан ааш юу вэ? Яг нэг зураг мургаа зураад л сайхан зурслал харин инээдх нь баярлал хөгжиж штэ биднээд. Миний хүү ийм жоохон 2 нас 5 сартай байж ийм гоё зурагж яана тэргээд. Тэгэж тиймэрхүүд нь баярлна. Харин юмаа хийж хонхомонхоо зохиод сургуульдаараа сайхан ажил төрөлийг хамт олонтойгоо өвтэй явна. Их баярлдаг. Самбардаар зургийг харж чад баярлж суусан хийж. Тиймэрхүү л мэднэ дээ. Би ямар нэг юу гэдэг баярлдаг вэ? Хамгийн ихэрөө. Хүүхдүүд нь ирээд бид нэр бүгдээ хамт бөөндөө тойрч суугаад эмээ өвөөтэйгээ хөзөрдөх, даалуу тоглох. Тэгэл аль болох бөөндөө бужигнадаг үед л хамгийн жаргалтай байд юм болоо те. Тэгнь. Би вэ штэ те. Хинт хамгийн ихээр эрхэлдэг вэ? Эрхэлдэг. Өвөөдөө хамгийн ихээр эрхэлнэ. Ястай. Өвөө нь өөрсөлж онцон өөрөөд явна. Өвөө дандаа гадагсан дагуулж явна. За өвөө гайгүй имэдэл их эрхэлдэг байсан баг та. Янз янзын чихэр аваал те. Янз янзын буддаг ном, дуртай юмнуудыг авч өгөөл. Имэдэл эрхэлдэг байсан баха. Таны хариулт бол буруу шүү. Өвөөдөө биш би имэдэл эрхэлдэг. За уучлаарай. Эмээл юу хийж гэртээ хөгжилдэг байсан бэ? Хоёул хамт уу? Хоёул хамтдаа юу? Тий. Бөөнөрөч хоёулаа. Юу штэ. Би ингээ амар өдөртөө л баг нэг 10 орчим зураг зурдаг байсан баг. Тэнгүүд эмээ ингээ нэг хавцсан дотор миний зурагнуудыг хийгээд Одоо байгаа. Бүх зурагнуудыг ингээ хийж хавцлаад тэнгүүтлээ хамт ингэж нөгөө зурагтай нөө сонирн байна уу унших юм бол хайчилж аваад тэр болгоны надад өгдөг байсан те. Тэр нь л мэдгүй одоо бид хоёрын хамт хөгжилдэг байсан юм болоо. Тэ?
буруу эмээ бас хажуунаас нь орж бас бодох гэж үзэнгүүт нь би буруу зурчлаа, будчлаа гэж уурлаа л. Тэ? Одоо тийм зургуудын бүр ингээд дэлгэдэг юм байгаа шүү дээ. Надад. Нэгдүгээр ингээс нь ахуулаад. Миний хүүхэд байхдаа хийж байсан буруу зүйл юу байсан бэ? Таны одоо санаж байгаагаар миний хийсэн хамгийн буруу, хамгийн муу зүйл нь юу байсан? Энийг аяг хагалцалцаг нь болсон баг. Өөр нэг юм хийдэг юм аа. Цэцэрлэг мэцэрлэгтэй яваад энэ чи хүний үгэнд их ордог. Ах нараас жаахан айдаг. Тийм. Хил нэг буруу хэрэг хийгээдсэн мэдэхгүй юм байна. Худлаа та намайг зөндөө цэнэглэгчээр харуулчихсан шүү дээ. Нэг загнуулахтаа ингэсэн юм аа минийхөө. Сургуульд яваад тэр чи 2 дугаар ангид байна уу? Юу ярьдаг ууц өгсөн чинь харваад ийг хайчаад ирсэн. Тэгээд нэг загнуулсан надад. Би уурлахаараа ямар айш гаргадаг вэ минийхөө. Уурлахаараа юу? Уурлахаараа чимэгдэг шүү дээ нэрээ. Амар чимэгдэг. Ингээд доторлож чимэх нь тэгэнгүүтлээ бас гараараа бас би чинь бас нэг хидид 2 3 удаа ч юм уу бас нэг гөөлжсэн санд юм аа. Цэнэглэгчээр оруулахдаг байсан юм тий. Их тийм хорон байсан баг. Аль нэг өвдөхөөр тэрүүгээр нь цэнэглэгч мэнэглэгчтэй та оруулгадаг байсан шүү. Тэр чимэгээр оруулаад чинь чи яасан шүү. Шийдвэрлэн дээр 100 гарчсан чинь нэг хамтны золзог авцраад ингээд хаяхгүй байхгүй. Хайгээд хаяхгүй бүр ингээд атгачаад авах. Оруулсан. Тэр үгээр ийцээ садан. За миний тэгвэл дараагийн асуулт. Надад муу зуршил байдаг уу? Хатаа мэдэхгүй. Байдаг л байлгүй яа гэж үг гэдэм чи. Хүн юм чи байгалах тий. Байдаггүй яах вэ? Та мэдэхгүй юу? Би мэдэхгүй. Муу зуршил байгаа. Хамгийн гоё яаш юу вэ? Хамгийн гоё яаш нь уу? Ер нь л их гоё штэ. Банга чихэр ч юм уу, амттан юм уу гэдэг. Тэнгүүтлээ 4 5 амттан ч юм олноор нэг өнгөтлээ найзуудтай өгөөрэй. Тэгэл аль болох л надаа нэг өөрийнхөө эн тэнд яваад хүмүүс юм өгөх юм бол надаа хадгалаад надаа өгдөг байсан тэр зан ааш. Өглөгч тэр зан ааш нь амар гоё шүү дээ. Бас ер нь гэхдээ миний төлөөл байдаг л хүн л дээ. Байдаг бүх ааш зан аашинд нь бол дуртай хайртай. Тэр хүүгээ сайн хүнтэй үерхэд сайн яваад хүний дараа юу яахгүй хүнтэй эвтэйх хүний юу хийж чадахгүй хийдийг хийлцэж өгөөрэй гэж тэгж л загтгийн да юм. Би хідэн охинтой үерхэж байсан бэ гинэ. Яста мэдгүй сургуулийн охтойгоо ажиллаг байсан байлгүй дээ. Та мэдгүй юу? Мэдгүй. Одоо л үерхсэн шүү дээ би. Одоо л харин нэг охинтой үерхэж байгаа болтой юм шиг байна. Тэр нэ юунд эмнэлгийн сургуульд сурч байгаа юм байна. Тэрийг л нэг одоо надад их юм энэ жилээс юм харж байна. Тэр харин октод орж ирнэ. Юу байгаагүй. Ойлгохыг мэдэхгүй байхгүй юу? Үерхэд тоглол. Одоо миний хөнөр юм битээ дээрээ сайхан тоглоорой. Намаа уншаарай гэж хэлчихэл гараа явуучихсан би. Одоо үерхэж байгаа нэг л юм уу те? Өмнө үерхэж байгааг юм уу? Мэдэхгүй. Би багада амар үерхэжсэн олон штэ юм. Мэдгүй да одоо. Би бараг тоолоод мэддүү юм да. За яшиг да сургууль цэцэрлэг. Орцны гадаа хэд тааралдаал тэгэл та харж лсэн штэ. Эмээ ямар их өгөлдөг вэ? Юу хэлж? Гуталт чинь уловч байгаа юу? Дотор өмд байгаа юу? Өвлийн күрдэг байгаа юу? Бэйли байгаа юу? Малгайгаа өмсөөч. Толгой нармаанасаа даарж болохгүй. Тий. Гэж л их хэлдэг шүү дээ. Одоо жил бараг 100 байсан л одоо зөв. Малгайгаа өмсөөч гэл. Тэгээ 100 байсан ч гэсэн гуталтаар нэг уловч дэвсүүлж гэлээ. Тэгмэд уловчтай гингүүд али үзье гэл. Тэ? Аль болох дулаан явуулахын тулд амар хөвгөлдөг шүү дээ би. Аа зөв. Өөр бас нэг амар үгэлж банк хэлдэг юм байхгүй те. Аль болох эрүүл байгаасаа гэл тэгэж бүгд эрүүл байгаасаа. 100 байсан өвлж байсан л. Би багада ямархуу ааш зантай хүүхэд байсан бэ гэж. Ямархуу ааш зантай хүүхэд. Багада нэг уурж усаарлдаг байсан. Юм л зурах
Юм л яах вэ их дуртай. Ном уншиж чаддгүй ч гэсэн хүртэл ном чирээл ирдэг тийм байсан. Тэр босцоо юуг нь сайн мэдэхгүй би. Худлаа хэрэг те хамт бай зөндөө байсан бич. Хөө яах вэ ороод яг цуглнууд гэртээ. Ихтэй хойдонд юу оруулаад. Нэг томоотой ч бас байгаагүй л те гэдэг. Одоо зам болоо сахилахгүй болж байгаа юм биш үү мэдээ. Хагадаа энэ гайгүй л хүртээсэн мэдэхгүй юм да. Тийм амар томоотой өгч. Одоо ч гэсэн тийм ээ. Мэг хамгийн их юугаар нь талархдаг бай гэж. Бахархдаг бол зөндөө юм байгаа л да яхаа. Одоо ч гэсэн эмээгээсээ бас үлгэр дуурайл аваад за хүн бас юм байх хэрэгтэй байдаг юм байна гэл хэлж сургасан сургаалуудын одоо л бас ойлгодог л да юм ээ. Бахархдаг юм бол олон байгаа. Гэтэ их таныг одоо ч гэсэн нөгөө их идэвхтэй амьдралын идэвхтэй байдагт чинь л би их бахархдаг. Бид хоёрын хамт зэрэгцэж сууж агаад би ингээд жишээлбэл нэг ганц нэг ном гарч ирлээ ч юм уу суух юм бол эмээ хамт суун заяа. Тэгэл миний ингээд нуруу муруу өвдөл би ингээд болж яхад эмээ бол зүгээр ягаа ч юм шиг ингээд одоо хүртэл ингээд сууж идэг. Тэнгүүд тэр хин их биеийн сэтгэлийн тэнхээ одоо байгаад нь л маш их бахархдаг да эмээ. Баярлаа. За Миний хөвөл надад талархдаг нь яадаг бол намайг ажиллаа хийгээ чагнуулаад ирэхэд их талархдаг. Хэд хэдэн нөгөө янз янз чагнуул аваад ирэхээр өөрөө очиж хүлээж аваад ээж ямар гоё юм бэ, ямар сайхан юм бэ гэж талархдаг. Өөрөөр бантасаж хэлж чадахгүй. тийм шүү дээ. Уусаа шагнал авах юм бол бас бахархна шүү дээ. Тийм байсан тий. Устнууд яах вэ тус-тусаа хаад сургуулаар яатсан болохоор миний хөл татна байсан юм За. даа. За тэгвэл дараагийн асуулт шүү заяа. Та сайн сонсоорой. Би багада яаж тоглодог байсан бэ гэж. Яаж тоглодог байсан бэ? Харин би чи багтаа бол хөзөр тоглох дуртай, шатар тоглох, даам тоглох дуртай. Тэгээ бас бөмбөг тоглох дуртай, байшин барь тоглох дуртай. Тий, маш амар тэр хийх. Зөвлөдөө. Тий, хаяагаад гарсан бөмбөг тоглохоор хаяа явуулахгүй л дээ би. Сакс бөмбөг тоглох дуртай да. Тэгээ юм л тоглодог байсан л да тий. Тэгээ тухайн үеийн гэхдээ их карт гэж нэг юм байдаг байсан шүү дээ. Картаар бас их амар их тоглодог байсан. Тэрийг би мэдээгүй. Мэдгүй. Тэрийг нэлээж нь мэдгүй. Тийм шатар хотлаа хэлээд тоглодог байсан. Эмээ чинь багаас эхлүүлээл хөзөр зааж гисэн. Тэгэл хөзөр бас их тоглох дуртай тий. Эмээтэй хамт бол бас өдөр болгон л бараг хөзөрддөг байсан да. Эмээ өвөөтэйгээ яа танилцсан бэ минь? Өвөөтэй юу? Тий. Алтан гэрэл өвөөтэй юу? Тий. За бас буруу хэлж магадгүй шүү. Сайн сонсоорой. Та хоёр чинь автобусын дотор танилцчихсэн гэсэн баха. Тэ? Манай өвөө чинь миний бас одоо л санахын бараг нэг 50-60 юм шилэб малгайтай байдаг гэсэн байхгүй. Тэнгүүт ийм олон карматай юм хантаацтай. Тэгээ тухайн үед ч гэсэн эмээг танилцгаж гисэн тийм гоё шилэб малгай тавьж исэн гэсэн. Тэгээд эмээ харангуутлаа ямар гоё шилэб малгайтай хүн бэ гэл тухайн үед нэг тэр болгон шилэб малгайтай ч хүмүүс бас байхгүй. Малгайд нь харж эхэлж нэг татагдаад яасан ч юм бэ. Тэгээд хоёлаа хамт гарч зугаалах уу ч гэсэн юм уу да. Тий автобуснаас тэг ямар ч байсан надад одоо тэгдий. Эмээ өвөөгийн гэрт ингээ очсон гэж байгаа байхгүй. Очоод байж исэн чинь шууд өвөө гаднаас нь төгжээд 2 хоног болцсон гэсэн үү. Тэгж ярьдаг те. Зүг. Шууд танилцчихгуудлаа гэрт нь хоёлаа хамт гэртээ юм ярий гээл өвөө таныг төгжээд алга болж исэн гэж бод санаад. Би хариулж болохгүй үстэй миний хөө. Болохгүй те. Энэ мэдхгүй юм чинь. Бид өвөөтэйгээ яа танилцсан гэсэн. Манай би нэг халдварсан байлнаа дээр хөөгцөн цагт ажилладаг байгаад. Нэг ороо 3 цагт хуралтай байхгүй юу. Тэгээд өндөр оршоо гэдэг энд явж байсан. Манай юунад ажилчид залуу байтгаар яваад байсан. Тэгээс хайжгаар нэг хар хүн ял тойроод яваад байгаа ямар гач юм та. Тэр үед атоосыг ховорхон. Тэгээд нэг атоос ирээ суудсан чинь таасаа юу гинэ гэдэгхгүй. Өө нэг гогол балгай хайгаад олсонгүй гэдэгсэн. Надад 2 вигээ хэлчихгүй нэ гэдэг чинь. Өө тэгвэл танаа хаанаа гэсэн чинь хөдөө ажил сургуулийн байранд байдгийг. Чи баасан зургийг таних уу манай нэг дасгаас ойлгож чинь таньна гэд. Ороо ирээд хүлээгээд байдаг байдгүй. Маргааш нь тэгэл ороо явуулаад их ороо болоод маргааш нь
Атаас таал нэг харс нөгөө хүн чинь гэж. Тэгсэн ажил руугаа явж байгаа хүмүүсний өнөө нь малгай бодоод байхгүй юу. Тэгээд хөдөөж байгаа дээд зургуулд очиод орсон чинь нэг жижигхэн байшинд ганцхан ухсан билетийг тавьсан. Тэгээд чи одоо хэдүүлээ байдгийг гэсэн би 8 өөлөө байдаг. Би бодоо ямар 8 өөлөө байж энэ байшин яаж багтдаг юм даа гэдэг гэсэн. Тэгээ худлаа хэлээд наваа. Тэгэл тэрнээс хоёлоо иргэсэн да. Миний дараагийн асуулт заяа. Чи дунд нь бити юм оруулаад байвал. Би дунд нь юм аруул. Үгүй би зүгээр штайгаа ярим ийгөө. Хөвтөх юм чи. Манай гэр бүлийн баярын хамгийн сайхан уламжлал нь юу вэ? Манай Гэр бүлийн хамгийн сайхан уламжлал цагаан сар. Цагаан сар хамгийн сайхан шүү дээ. Ерөөсөө Монголын цагаан сар болохоор. Тэгээ олон хүн ийдэг, ах トゥ өнөрөө ийдэг, олон найз нөхдөд ийдэг. Тэгээ би юундээ бэлэг сэлэг өлөө тийм дээр сайхан юм ярина. Осод. Тэр нь сайхан байна. Нэгийнхаа юу гэдэг их дурайсан бэ? би юу? Ер нь л дуурайсан шүү дээ, юм ээ. За. Одоо байгаа чинь ер нь таныг дуурайсан шүү дээ. За. Одоо ингэ бодох юм бол хүнд аль болох жоохон туслая гэж боддог байхгүй юу? Тэгвэл эмээгийн багаас тэр суулгасан зам байд юм уу? Нэг 4-5 чихрэг бол найзуудаа тэмүүжиндээ бэлгүүндээ ч юм уу өгөөрэй гээл хэдэн төгрөг олонгод миний өмнөөс төрөв шиг нээгээл хадгалаад тэгэл тэр нь явсаар байгаад л одоогийн миний тэр аль болох нэг жоохон туслая гэж боддог тэр тосрохуу зан тэгээд аривч хямгч зан гэн дуурайсан юм болоо тэ Зөв миний хөдөлгөөний хүн. За миний дараагийн асуулт. За таныг одоо жоохон бодуулах юм дээ. За. Би ямар мэрэгжлэр сургуулаа төгссөн бэ? Би чи юу? Би Кино урлагийн сургууль шээ. Жүжигчлийн сургуулиар төгссөн. Зөв. Миний хөөж өөрөө явж өөрөө яасан. Өөрөө сургуулиар сурч агаад чөлөө аваад зэрэгтэй яваад эрэгтэй хүний өөртөө хийх үүргнүүдээ та нарын гүчинд олон сайхан найз нөхдийн гүчинд та нарын гүчлэлээр миний хөө өдөө зэрэгээ явж чадаад талархнаа. Баярлална. Тий. Би чамаа хамгийн үед шаалдаг вэ? Хамгийн ихэр ямар үед шаалдаг вэ гэж байна? Хамгийн ихэр гэж шаалдаг юм надтай бас их тоглолт нь шүү дээ. Найз шиг хамт ингээл орон доороо твцэж яхад ч юм наваа гжигддэг ус. Тухайн үед бол би эмээгийн бас гараа ягс таадгүй л байсан. Наваа ингээл гар мар хомих юм бол би бол дийлдэггүй л байсан. Тэгээд шоолдог байсан биш надтай их л найз шиг л тоглолдог байсан. Их гжигддэг байсан. Өөдөөс их янз янзын царай гаргана те. Тэр чи одоо бас таны л зан шүү дээ юм ээ. Шоолдог нь чаашаа. Тэгж надаар их тэг тоглолдог л байсан. Гжигддэг байсан. Тэ? Шоолдог байгаагүй. Тэр энэ зөв. Тий. Миний найзуудыг нэрлээрэй гэж. Одоо юу папай байна. Одоо их сургууль сурч байгаа. Алтан гэрэл. Биш алтай байц нэг эмч шин. Галаа юу? Галаа гэдэг нэг эмч байна. За хоёр. Тэр эмч авгаа нь бас эмч. Тэгээ мэрсэр уусуудад яхаа нэрийг мартацсан. Олон сайхан залуучуудаа ирнэ. Манай дээржиний залуу найзуудаа дагуулж ирээд байшингаа цасан бодон. Тэр сайн найзуудтай шүү. Дээврийн хамт бодож байсан тий. Та тэгэхээр нэрийг санаж байгаа нь хоёр л байгаа юм уу? Тэрийг санаж байгаа л хоёр. Одоо энэ нэвтрүүлэг үзэх юм бол гомдох үед юм ээ. Юу? Багын нөгөө найзууд бас байдаг ш та нэгэндээ өгнө нэрийг. Би ч ангийнхаа хүүхдүүдийг хайртай байгаараа ангийнхаа хүүхдүүд бити юм яагаад л захидаг өөр юм байдаггүй. Миний багын дурсамжийг яриарэ. За. Багын дурсамж юу? Тэгээ та өөрөөсөө бас яриа л байна. Хамгийн надад үлдсэн нь болохоор манай энэ эмээгийн яг энэ нурууны доод хэсгэр нэг юм юу байдаг шүү дээ. Би өгн асуужсэн одоо мартчихжээ. Нөгөө буханд тийм ингээд сорив байдаг байхгүй. Тэгээ тэр чинь яасан гэхээр буханд мөргүүлсэн гэдэг үл юу гэдэг үлээ. Тэгээ зөв буханд мөргүүлдэг. Яг багын чинь дурсамжаас мэднэ л дээ. Хурдны морь ундаг байсан. Тэгээ бас ингээл айл дээр ингээ очдөг байсан ч яг мэднэ. Гэхдээ хамгийн тод
дурсамжаас нэх юм бол яг эний чинь би их гайхдаг байсан баг. Зүв билүү юм ээ. Зөв. Юунд мөргүүлсэн гэдэг үлээ. Өхөр Өхөр. Яаж байгаа мөргүүлчлээ? яга хөрөө урдуур гарч байхдаа нөгөө сэжидэг өхөр чинь урдуур нь гарахаа ингээ мөрөгдөг ш. Одоо ч гэсэн энэ дэр байдаг. Тийм байдаг те. Би ямар төрлийн хүнд дургу вэ гинэ. Би чамаас асуух юм. Үгүй би танаас асууж шít. Би хүн ямар төрлийн хүнд дургу вэ? Сөрөө төнд дургүй. Би юу? Тэ. Сөрөөнд юм хийгээд хамтарч хийхгүй болсоо дургүй. Хүнтэй хамтарч хийхэд дуртай. Хүн юм хийхэд дургүй. Нэг хэлчихэл болж байна. Тийм байсан да. За зөв. Ямар хүн дургүй вэ? За худлаа хэлдэг хүнд дургу. Яг үнэ. Бага байхад бас их тэгдэг байсан юм аа. Хумсалсаар хулгаач гэдэг. Тэ? Хуурсаар Хуурсаар худалч, хумсалсаар худалч гэдэг. Худалч хүнд л их дургу байсан да. Би бол худлаа ярьснаасаа болоод бас хийдийд бас зэмлүүлж исэн тийм ээ. Худлаа хэлдэг хүнд л хамгийн их дургу. Хотлоо ярьдаг нөгөө юм хийгээд хийдэг хүнд л бас хамгийн дургүй дайж. Хийнэгээд. Хийгээд хийдэг хүнд. За миний сүүлийн асуулт шүү заяа. Сайн сонсоорой. Миний анхны үнсэлт хизээ байсан бэ? Ямар юм? Анхны үнсэлт. Миний анхны үнсэлт хизээ байсан бэ? Юу гэсэн үг вэ? Миний анхны үнсэлт хизээ байсан бэ? Та мэдхүү. Хүүхэд байхдаа ээж аваагаа зөв үнснөхөөс өөр тийм юм үнсэл гэж байдаггүй шүү. Анхны үнсэлт хэр чинь нөгөө эмэгтэй үнтэй үнссэн тухай ярьдаг шүү дээ. Ярьж байгаа юм. Тий. Хэр мэдхүү. Мэдхгүй. Одоо энэ жил хүмүүс Та чи наваад гэсэн чинь гэртээ найзуудаа оруулж ирдэг ус. Би эмэгтэй хүүхд оруулж ирдэг байгаа шүү дээ. оролдоо. Тийм. Манай дээрээс эмэгтэй хүн орж идэг. Чиний найз. Анхны үнсэлт бол 5 дугаар ангид шүү дээ юм. Пэш. 5 дугаар ангид нөгөө хин манад нөгөө орж ирдэг байсан нөгөө охин байгаагүй юу? Ануужин гэдэг. Ном аваад идэг. Аа тий. Тий. За. Тэгээд 5 дугаар ангид шүү дээ. Анх хүмүүсэд. За. Тэгээд та хоёр чинь нөгөө өрөөнд байсан байхгүй. Тий. Тэгээд би чи өрөөндөө хамт ном уншиж байсан байхгүй. Аймэрим бэлгэн. Хотлаа. Тэгээд нэгнээ сайн мэдж байгаа юу? Нэгнээ гайгүй мэдж байгаа юм шиг байна. Оо. Тий. Би бол тал мэдэж байна. Бас тар мэдэхгүй байна. Тий. А миний хөвөл яг бай бас энэ дэндээс нь орхиж байна. Мэдэхгүй тий. Адилхан. Ерөн тэгээд хүүхдүүдэд юм ярьж өгч байгаа зүйтэй байд юм байна. Надаа хэр хайртай юм. Хүүдээ нү сая хамгийн их хайртай. Бусдаасаа илүү хайртай. Атоозны мөнгөө явах бай гэж санаа зовно. За хаа явж байгаа бол гэж байна. Хүүхдүүдэд загнуулдаг шүү дээ. Ажлаа хийгээ явж байгаа хүүгээ одоо том болсон хүнийг та тэгэж хүүхэд ажил хийхгүй яагаад. Хамгийн их санаа зовдөг хүн юм. Нэвтрүүлгөө гоё. Гэхдээ имээтэйгээ нэвтрүүлэг тарахаас их эвгүй байд юм байна. Их сайхан байна. Тэгсэн миний хүү ороо очиод хийхгүй. Эмээтэйгээ маргааш нэг газар очино гэл. Тэгээ баярлаад таяга хийчихад ирж байгаа шүү дээ. Би бүр ингэж дулдаг таягтай. Ингэж баярлаад. Нэвтрүүлэг имээтэйгээ орох маш гоё байна. Гоё байна. Уучлаарай дутуу яриад байна. Гоё байна. Ерэн сайхан байна. Дараа нь үзэхэд хоёулаа дурсамжтай байхгүй. Та нар өшөө олон хүнийг ингэж баярлуулж олон хүнийг сайхан гавьяа шиг л авч байгаарэ миний хөөнийг. Баярлалаа. Баярлалаа. Ямар гоё юм бэ нэрээ. Ядаж чихэргүй ирсэн лээ. Хэдний чихэр бариад чирдэг юм байл. За тэгээд хоёулаа нэвтрүүлэгт орсондоо баярлалаа. Бид хоёрыг нэвтрүүлэгт орсон та нартай бас их маш их баярлалаа. Тэгээд тавуулаа зураг авах уу? Байлаа. Тавуулаа нэг зураг авахулчих. Тэгэн штэ ахуулна. Би Тэгээ одоо тэгээд ийшээ хараад та баярлалаа гэж сүүлийнхээ үгийг хэлээ дуусга. за. Тий, одоо өөр улс орон өөр юм ярихгүй штэ. Төгсгөлөө ингээ баз. За. Тий, төгсгөлөө хэл за. Баярлалаа гэж хэлээч. Чи тэгээд хитэн чихэр аваад орчих. Та өөрөө чихрэг байсан штэ. За баярлалаа. Наваарч идэрээс.